За, сайн байна уу? Энэхүү бичлэгээрээ дамжуулаад тэрэ захирлаас ерөнхийдөө бол түүний хөрөнгө оруулалтанд хэрхэн нөлөөлдөг, хамгийн чухал хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс судлах ёстой түүх. Тэгээд бичлэгийнхаа хамгийн төгсгөл дахиад контентын дээр нэмээд нэг зөвлөгөө авна. Шууд түүхийнхаа асуудал руу орё гэж бодлоо. Би өмнөх албанаас суралцсан байгаа шүү дээ. Одоо яг нөгөө харьцах. Саяны өгүүлбэрөө шүү дээ. Тэн дотор нэг ерөнхийдөө гих мэт сул өгнүүд байсан. Дахиад үзэж. Шууд. За, сайн байна уу? Энэ бичлэгээрээ дамжуулаад түүх хөрөнгө оруулалтын шийдвэрт нь хэрхэн нөлөөлдөг, ямар түүх судлах нь хөрөнгө оруулагч болоход хамгийн чухал, бөгөөд хамгийн эцэст нь контентын дээр дахиад нэг зөвлөгөө авах хэвлээ. Окей. Одоо шүү дээ манай үзэгчдийн ашиг сонирхлыг ууч. Яг гэх юм бол түүхийг бас чи судлаарай гэж шүү дээ. Эсвэл эдрээ түүхийг судалж байгаа учраас ийм үр дүнд хүрч байгаа, ийм үр шим хурааж байгаа. Тэрийг бас оруул. Окей. Дахиад сайн байна уу? Ноо одоо энэ хичээл явж шүү дээ. Окей. Та түүхийг энэ бичлэгээрээ дамжуулаад ямар түүх хөрөнгө оруулагч болоход хамгийн чухал гэдгийг судлана. Яагаад тэр чухал юм бэ гэхээр хөрөнгө оруулалтын өгөөж тэ түүх давтагддаг. Тэрнгүүрээ дамжуулаад ирээдүйд бидний хөрөнгө оруулалт хаашаа хөрөнгө оруулалтаа хийх вэ гэдгээ бас тодорхой хэмжээнд шийдэх боломжтой учраас таад маань бас тодорхой хэмжээнд судлах хэрэгтэй байгаа. За тэгэхээр одоо би чиний хэлбэрийг хийчих заяа. За. Hey guys, хэдүүлээ бүгдээрээ юуны төлөө зорж байгаа юм бэ гэх юм бол өндөр хөрөнгө оруулалтын өгөөжийн араас явж байгаа. За. Бидний дунд бас бусдаас илүү өндөр өгөөж авч байгаа хүн байгаа. Тэр хин бэ гэх юм бол би. Тэгээд эдрээ ягаад илүү хөрөнгө оруулалт бусдаас олж чадж байгаа юм бэ гэх юм бол магадгүй түүх байж магадгүй. Тийм учраас түүх хөрөнгө оруулалтын процесс шийдвэр гаргалтын дээр ягаад юм чухал юм бэ? Хаанаас эхлэх юм бэ? Хэдүүлээ өнөөдөр асуудал болж байна. За окей. Одоо эхэлцгээе. За түүх гэдэг үгээс дөрөв гараа. Ерөнхийдөө бол түүх та судалснаар хэрхэн энэ хөрөнгө оруулалтын шийдвэрт нь нөлөөсөн бэ? Түүх мэдэхгүй байна гэдэг чинь зүгээр ханшны араас нь явна гэсэн үг. Бусдаа яг адилхан юм хийх магадaltaй. Nvidia 2 жилийн өмнө пууж унтсан. Тэгээд дагаа явж магадгүй. Химэл ойхон гинт аяга олон хүмүүс асууад эхэлдэг биткойн. Тэгээд хизээ хүмүүс химэл ойхооны хувьцаа асуудаг юм бэ гэх юм бол химэл ойхон яг орилцэг дээр байх. Одоо хүмүүс алт малт яриад эхэлж байгаа. Эсвэл бараг ярьж дуусч байгаа ч магадгүй. Яг гэх юм бол алт аймаар өсөж байгаа. Тэгээд яг тийм төрлийн хөрөнгө оруулагч нар ямар хөрөнгө оруулагч юм бэ гэх юм бол бид нэр хөрөнгө оруулалтын салбарт юу гэж нэрлэдэг юм бэ гэх юм бол exit liquidity. Энэ ерөөхдөө аяга бүдүүлэг үг. Юу гэсэн үг юм бэ гэх юм бол чаддаг трендийг урьдчилан харж чаддаг хүмүүс жил 2 жилийн өмнө аль хэдийн хөрөнгө оруулалт хийгээд эхэлсэн. Окей. Тэр яаш хэл. Алтны уурхаан дээр жишээлбэл бид нар бас жил хагас би өөрөө хувьдаа 2 жилийн өмнө эхэлсэн. Олон нийтэд за энийг аваарай гэх юм бол яг нэг жилийн дараа баттай болсон. Тэгээд бидний хувьцаа одоо алтны уурхаан 3-4 нуурцсан хувьцаа байгаа байхгүй юу? Гэхдээ тэр ашгаа бодтой болохын тулд хэн нэгэн тэрийг биднээс худалдаж авах ёстой. Тэрийг хинлүү зард юм бэ гэх юм бол яг оргил цэг дээр нь хамгийн өндөр ханш дээр нь хин ороод ирдэг юм бэ гэх юм бол мэддгүү туршлагагүй амар удаан харсаар байгаа. За одоо хийя гэл тэгэл тэр хүмүүс орж ирээд бид нар ерөнхийдөө позиц хамгийн сүүлийн хувьцаануудаа тэр хүмүүс рүү зараад ашигтай гардаг байхгүй юу. Гэтэ энэ нэг юм байна шүү дээ. Нөгөө фундаментал одоо компани ашиг одоо тэгэл DCF бид нар хийдэж шүү дээ. Зөв үнэлгээ. Гэтэ үнэлгээ зөвхөн хийгээд сайн хөрөнгө оруулагч болохгүй юу? Мэдээж болно. Гэхдээ тэгвэл яа түүх энэ үнэлгээнд дэр нэмэгдээд чухал. Ер нь бол 3-4 жилийн өмнө алтны хувьцааг хэн ч сонгохгүй байсан. Окей. Одоо жишээлбэл нефтний компани хүн болон үзэн явж байгаа. Яг нэг тэмбүүтэй болсон юм шиг. Яг өвчтэй салбар байна. Би л хизээж нефт руу хийхгүй 3-4 жилийн өмнө алтны уурхаа хэн ч олддоггүй байсан. Одоо хүн болон алт руу ингэ шуурж эхэлж байгаа. Тэгээ энэ циклийг харсан юм бол энэ угаасаа давтагддаг юм байна. Одоо жишээлбэл Монгол гинт нүүрсний компаниуд амар модонд ордог. Тэгээд нүүрс судлаа юм байна. Тэгэл 5 толгоо бүгдээрээ бүүнэрээ ордог цаг үе байгаа. 5 толгооноосоо бүгдээрээ шуурга гардаг үе байгаа. Одоо ерөөхдөө биткойн дээр хамгийн илт харагддаг. Манай өөр контент креаторууд, инфлюенсерууд яг одоо ингээд биткойныг амар эрчтэй ярина. Магадгүй нэг жил 2 жилийн дараа
чивч юм. Тэд нэр баг ингээд жүжиглэн те юу биткойн би биткойн ярьсан юм уу гэж ярьдаг байхгүй. Тиймэрхүү циклүүдийг мөчлгүүдийг таньж авах юм бол энэ давтамжтай юмыг олон дахин ингээд харсан юм бол шийдвэр гаргах нэр нөлөөлдөг. Тэгээд энэ бас богино хугацааны түүх тий 4 жилийн өмнө болж ирсэн, 8 жилийн өмнө болж ирсэн, 12 жилийн өмнө болж ирсэн, 20 жилийн өмнө болж ирсэн бэ. Тэгээд тийм учраас урт хугацаанд энэ салбар дотор үлдэж чадсан хүмүүс тэдний ерөөхдөө туршлага нэмэгддэг, өгөөж бас нэмэгддэг. Яагаад гэх юм бол тэр түүхийг мэдхээс гадна амьдарч исэн болохоор. Амьдэрсэн түүх гэсэн байгаа, мэддэг түүх гэсэн байна. Тэгээ энэ бол яг миний одоо амьдэрсэн ба мэддэг түүхийн нэг нь болж байгаа учраас өнгөрсөн 7 хоног манай хөрөнгө оруулагч нар, манай schooling community би өөрөө чиж өөрөө алтны позица баг оролцог дээр зарсан. Түүх мэдэх шаардлагатай гэж байна. Таны бодлоор аль улсын түүх эсвэл аль 90 үеийн түүх хамгийн чухлаа судлахад хамгийн түрүүлж мэдээж энэ бол түүх төр чигтээ аюу хэрэгтэй. Гэхдээ хамгийн түрүүлээ одоо чинь би хамгийн түрүүлээд аль улсын аль 90 үеийн түүхийг судлах юм бол яг танилуулаад өгөхгүй. Бидний сэтгэл зүйн хамгийн ихээр удирч байгаа гүн шингэсэн юм бол 500 жилээс за 1600 он 1500 оноос 1800 1900 он хүртэл англи улсын түүх байна. Яагаад? Яг гэх юм бол одоо бидний амьдралыг нөлөөлж байгаа бүх институтууд тухайн үед бий болсон. Ерөнхийдөө банкны систем. Капитализм гэж яг юу юм бэ? Одоо эдийн засаг гэсэн салбар тухайн үед бас Адам Смит шинээр бий болгосон. Хөрөнгийн зах зээл. Хувьцаа. Хөрөнгө нэг хүнээс худалдаж авах, нэг хүн рүү зарах, арилжаа, даатгалын салбар. Хөрөнгө оруулалт, хувийн өмч. Хувийн одоо миний өмч тэгээд ингээд өөр хүн рүү ингээд дамжуулах боломжтой хүүхдтэй ингээд тий яаж болно өөр хүн рүү тэр бүх юм ерөөхдөө өнгөрсөн 400 300 жилийн өмнө л бий болсон. Тэгээд нэмээд сэтгэл зүйн хувьд бол ашигын төлөө явах эдийн засаг энэ дотор бие оролцоотой миний хөрөнгө, миний оролцоо. Тэгээд энэ улс дотор хөрөнгө оруулалт хий. Энэ улс тохиромжгүй болж эхэлж байна. Тийм учраас өөр улс руу явъя. Пассворд, виз, ийш тийш аялье, гадны иргэшилтэй болъё, оршин суугчийн үнэмлэх, дансаа нэ гэсэн бүх юм ер нь бол энэ англиараа late middle ages, энэ middle ages үеэр бий болсон. Тэрийг мэдээд авчих юм бол ер нь дэж үсвэртэй болно. Тэгвэл тэр late middle age ерөнхийдөө яаж анх бий болсон бэ? Товчхон мэдээж бид нар өөрсдөө судлах хэрэгтэй. Гэхдээ ерөнхийдөө товчхон. Христийн шашнаас бий болсон баха. Яг нь Jerusalem юунаас Африкийн дээр яг ингээ бүр эртнээсээ ярих юм бол христийн шашин юу бий болгосон бэ гэх юм бол тодорхой хэмжээний individualism бий болгосон. Одоо жишээлбэл Африк одоо харж үзэх юм бол Африк тэрчтэй тэр өөрчлөлийг юусоо хийж чаддаг байгаа. Жишээлбэл чи Африкт одоо өөрөө ингээд мөнгөтэй болоод ирэх юм бол хамаатан саатан гүгээд ирээд чиний мөнгийг нэхэд тэгээд чиний хөрөнгийг ингээд тараан байшуулсараад олон хүнтэй хуваалцсараад 0 болгох чинь. Чиний арилжааны данс яг чам дээр ингээд ганцаараа төвлөрөх юм бол чи хөөрхөн мөнгөтэй болно. Ингээ улам ингээ хийгээл явна. Тийм учраас окей энэ тоглоомыг тоглоё. Данс дотор мөнгө нэмье. Сар болгон нэмэл байх юм бол ингээ цасан бөмбөлөх шиг бий болъё. Гэхдээ сар болгон чиний ээж, аав, хамаатан саатан, ах, дүүнэр ингээ чам дээр очиод чиний мөнгийг тодорхой хэмжээг авчих юм бол чам цасан бөмбөлөг үүсэхгүй юуны төлөө хөдөлмөрлөж байгаа юм бэ хэрэггүй тэгээ баахан паразитууд өөрөө яваад байх юм бол тэр болж байхгүй. Тэгээ энэ механизм ханаас үүссэн бэ гэх юм бол нэгдүгээр христийн шашин individualism-ыг нэгдүгээр гаргасан. Гэхдээ дандаараа ерөөсөө биш. Яг гэх юм бол нөгөө католик шашин гэсэн байгаа, протестант гэсэн юм байгаа. Тэгээд протестант шашин аюу сонирхолтой юунаас болж гарч ирсэн бэ гэх юм бол түүхэн ном дотор ингэ бичигдсэн байгаа. Английн хаан Henry тий юу үүссэн бэ гэх юм бол католик шашин Ромтой ингэ алдсаар агаад
Англи улс өөрийнхөө юу шашинтай болсон гэж ярьдаг юм. Юунаас болсон бэ гэх юм бол нэгдүгээр Henry VIII өөрөө дампуурсан байсан. Тэгээд хөрөнгө хаан байна гэх юм бол нэгдүгээр тэр католик шашингийн сумуудыг ингээд дээрэмдээд хоосолчих юм бол мөнгөтэй болж байгаа. Хоёрдугаар тэр католик шашин цаана одоо Henry VIII одоо 8 дахь ерөөсөө тэрийг 8 дахь Henry ерөөсөө тэрийг ингээд дангаараа бий болоогүй. Цаанаа бас нэг лобби моби улс төрч ингээд мөнгөтэй хүмүүс нь дэмжсэн. Яагаад вэ гэх юм бол католик шашин дотор юу хориотой юм бэ гэх юм бол хүү авах. Чи мөнгө зээлээ хүү авч болохгүй. Тийм учраас тэрийг дангаараа еврейчуудад үлдээсэн байсан. За тэгээд мөнгөтэй хүмүүс ингээд Middle Ages-аас ингээд бий болоод ер нь бол тэр хөдөө аж ахуйн салбар хөгжөөд тэгээд бид нэр ерөнхийдөө инновац гаргаад scientific method одоо шинжлэх ухааны метод ингээд олж авсныхаа дараа юу болсон бэ гэх юм бол өмнө бол хүн амын 90% зүгээр газар малтаад ингээд тариачин байсан бол одоо гинт хүн амын тал нь тариачин байгаад бусд нь өөр мэрэгжил сонгож авах боломжтой гэх мэтчлэн. Тэгээд ингээд нийгмийн давхраа бас өөрчлөгдсөн. Дээрээ мөнгөтэй хүмүүс нь гарч ирсэн. Одоо middle class, upper class гэх мэт шиг гарч ирээд тэд нар мөнгөтэй хөрөнгөтэй ямар байсан бэ гэх юм бол хөрөнгө олт хийгээд өгөөч аавья. Тэгээд тэд нар юу лоббицсан бэ гэх юм бол энэ католик шашин энэ хүү авах хоригдсан байна. Тусдаа хэдүүлээ өөрийнхөө христийн одоо еврей хүн болно гэж байхгүй христийн хүн юм. Тийм учраас энэ христийн шашин дотор шин юм үүсгэжээ. Тэгээд тэр хүү авдагын зөвшөөрье. Тэгээд тэр бий болсон байхгүй. Тэгээд тэр амар амжилттай. Тэгээд Henry 8 дахь Henry тэр өөрийнхөө шашингаа бий болсныхаа дараа гинт нөгөө арилжааны банкны суурь нь одоо тэндээс гарч ирж эхэлж шүү дээ. Тэгээд юу сонирхолтой юм бэ гэх юм бол 50 төгрөгтэй, 100 төгрөгтэй, 1000 төгрөгтэй, 100000 төгрөгтэй, 100,000 төгрөгтэй дулмаа өмнө нь бол шашин диважн руу ормоор байдаг. Хүү авчих юм бол там руу явждаг. За окей хэрэггүй юм байна. Одоо ингээ хүү авах нь 20-тай биш болцсон чинь тэгэл гинт 1500 жил бурхан хүү авч болохгүй гэсэн чинь одоо болцсон шүү гээл те инээдтэй л те. Тэгээд хүү авах нь боломжтой юм байна гэсэн чинь гинт хүмүүс надад энэ илүүдл мөнгө байна. Тэгээ энийг одоо би яах юм бэ? Өмнө тэр илүүдл мөнгийг яах ёстой юм бэ гэсэн ерөөсө бодол байсан. Тэр хүмүүс илүүдл мөнгө яадаг гэсэн бэ? Нэг хадгаламж үүсээ гэсэн юу бодол нэг сүртэй байдаг байсан. Тэр ханаас үүссэн бэ гэх юм бол бас христийн шашин жоохон судлах юм бол тэр католик дотор биш нөө протестант тий дотор Calvinist гэсэн хүмүүс байгаа. Calvinist нэг бүлэг гэсэн байгаа. Тэгээд ингээ харах юм бол бас сонирхолтой өөр бүлгүүд байгаа л да. Гэхдээ хамгийн сонирхолтой нь нөгөө Америктай маш холбоотой Calvinist бүлэг байгаа. Тэд нар ерөөхдөө Библийг уншаад христийн шашныг ингээд онцлоод ямар ойлголт олсон бэ гэвэл ашиг хийх нь зөв юм байна. Ашиг өндөр хийж чаддаг хүн диважн руу яв. Гэт яасан чинь хоригдлол, хөрөнгө оруулалт, илүүдл хөдөлмөр, хасаа бүтэн сайн ч гэсэн хөдөлмөрлөө санхүүгийн эрх чөлөө баг тэр сэдв хинээс яригдаад ирсэн байх юм бол тэр Calvinist юунаас болсон баха. Одоо энэтхгийг хараад ирэх юм бол заяа буддист шашин хараад үзэх юм бол бурханлаг, бурханд ойрхон хүн ямар хүн байдаг юм бэ гэх юм бол баг нөгөө эд хөрөнгийн араас нь явдаггүй. Одоо Таиландд аягүй харагддаг. Бөөлөгчин лам штэ ингээ гудамжин зүг суугаад будаа хандууг байдаг. Католик шашин дотор бас тийм фракц байгаа. Тэ хүнтэй сууж болохгүй, секс хийж болохгүй, ингэж болохгүй, тэгж болохгүй, хөрөгтэй байж болохгүй, авгаатай байж болохгүй, байртай болж тэр чигтээ амьдрал чинь тэр чигтээ бурхны төлөө. Тэгээд ламнар бас тийм байдалтай байсан болохоор иргэдүүд бас жоохон тиймэрхүү хандлагатай байсан. Тэгээд энэ протестант шашин гарч ирээд тэр Calvinistууд гарч ирээд тэгээд тэр Calvinist шашингийг ингээ мөрддөг ламнар хит дотор бас юу ярьдаг байсан юм бол хөдөлмөр хураа бити зээл ав хөрөнгө олт хий хасаа бүтэн зайд хөдөлмөр бүтээ гэсэн юм гараад ирсэн чинь гинт ингээд шуналтай хүмүүс нарч ирсэн байхгүй. Тэгээд яа жоохон еврей хүмүүс байсан юм аваа те ингээл тэгэл яваад тэгээд нөгөө хөрөнгөтэй хүмүүс ингээд бөөнрөө ингээд цугларсан чинь сул болоод эхэлж байгаа байхгүй. Тэгээд өнгөрсөн за
10 жилийн хугацаанд Монголд хүмүүс юу ярьж байгаа юм бэ гэх юм бол нөгөө venture capital, startup, martup яриад эхэлж байгаа шүү дээ. Тэгээ хинлүү дандаа ярьдаг байх юм бол мөнгөтэй хүн дээр очиод өөрийнхөө компанид харьцуулдаг тийм би юм санаа байна, би мөнгөгүй надад санаа байна, би амар хөдөлмөрлөе. Та надад жоох мөнгө өгч гэх юм бол би зүм хийнэ гэдэг чинь ер нь бол энэ санаа яг бүр анх Ромын үеэр, Грекийн үеэр бас тийм юм байсан. Гэхдээ хаанаас хамгийн томор үүссэн бэ гэх юм бол яг Испани, Португал, Англид тэр үүссэн. Яг гэх юм бол нөгөө мөнгөтэй хүмүүс ингээ бөөгнөрөө тэгэл нэг хүн өрөөд ирсэн байхгүй. Одоо би энэгтгэхт амар их перц байдаг юм аа, амтлагч байдаг юм аа. Тэгээ амтлагч перц мэс гэх мэт чинь амар үнэтэй. Тэ? Чи нэг усан онгот дүүргээд перцтэй буцаага харчих юм бол чи ингээд бүр удам даяараа ингээд чи баяжчихна. А гэхдээ усан онгоц худалдаж аав хүний нөөцөө бүрдүүлэн дараараа амар эрсдэлтэй. Фейсбુક магадлал амар өндөртэй гэх юм учраас нэг хүнээс тэр мөнгийг ингээ босгох юм дэм юм байна. Тэгээ яасан бэ гэх юм бол 5 6 7 10 мөнгөтэй хүн нийлээд одоо нэг IPO маягаар ингээд тэгээд ерөөхдөө юу хийсэн бэ гэх юм бол одоо ингээд компани үүсгэн байгууллагын аюул санаа компани дүрм гэсэн юм байна аахгүй юу? Сонсч ирсэн баг тийм. Тэр дотор ингээд ингэж явна, ингэж хуралдана, ашгаа ингэж хуваарлана, ингэж захирлаа томилно баа. Англиараа компани дүрмийг charter гэдэг. Окей. За тэгээд charter юунаас үүссэн бэ гэх юм бол ерөөхдөө charter онгоц сонсч ирсэн үү? Ингээ захиалгын онгоц. Тэгээ өмнө бол бас нөгөө чи зүгээр усан онгоцыг ингээд яадаггүй, ингээд захиалдаггүй, ингээд хөлсдөггүй. Ерөнхийдөө чи тэр аялын ингээд venture хийх энэтхэг юм уу Аз руу явах онгоцыг ингээд чартердаг байсан. Ингээ бага бүрдүүлэн дараараа. Тэгээд чартер дотор ингээд хин очих юм бэ? Хин бат дотор байгаа юм бэ? Хин хэр их мөнгө хийсэн юм бэ? Ахмад нь хин юм бэ? Тэг ашиг олох юм бол ингэж хуваарлана. Тэгээ эндээсээ ерөөхдөө тэр аялын тэр ингэстэл авах өгөөж авах дүрм нь бүрдсэн. Тэндээсээ бас анхны корпорац chartered хуулийн этгээд гэх мэт шин гарч ирсэн. Тэгээ энэ бол бүгдээрээ тэр middle age 1400 1500 1600 үеэр гарч ирсэн инновац. За нэмээд яасан бэ гэх юм бол жишээлбэл даатгалын компани бас хаанаас гарч ирсэн бэ гэх юм бол бас яг адилхан. Тэгээд нөгөө энэ усан онгоцыг даатгах чинь. Тэгэх юм бол нөгөө эрсдэл авч болно. Гэхдээ нөгөө өгөөжийн хэлбэлцлийг багасгах байгаа шүү дээ. Тэгэл нэг хүн юу хийх юм бэ гэх юм бол 3 энэ усан онгоцны аялал ингээ санхүүжилттэй хийчдэг. Нэмээд даатгал худалдаа авчдаг. Тэгэл ерөөхдөө доор хаяж нөгөө эрсдлээ хааж байгаа. Тэгээд тэр даатгалын компани яадаг юм бэ гэх юм бол эх 5 жилийн хугацаанд бүх гарч байгаа усан онгоцуудыг ингээ өгөөж ин авч байгаа байхгүй юу. Тийм учраас 50 онгоц усан онгоц явах юм бол 50 онгоцноос ингээд даатгалын компани ашиг авчна. Тэгэхээр тэр ашигыг бас ингээд тараан байршуулж байгаа байхгүй юу. Тэгээ эрсдлийг ингээд өгөөж ба эрсдлийг ингээд тараан байршуулдаг механизм бас бүгдээрээ ерөөхдөө энэ Кристийн шашин ба энэ шунал энэ Calvinist юунаас гарч ирсэн. Католикууд бас жоохон тиймэрхүү юмтай явсан Доминикэн гэсэн нөгөө сумын нэг бүлэг байсан. Тэгээ Францискэн гэсэн юм байсан. Тэр нэг нь бол зүгээр ингээд буддист ислам шиг хөрөнгөгүй, мөнгөгүй, юучгүй, хоосон амьдрнаа тэгж диваач нь хөрөнгө. Францискэн хүмүүс бол ингээд хөрөнгөтэй байна, мөнгөтэй байна, алттай байна. Тэгээд энэ ингээд харах юм бол Европ даяараа ингээд харах юм бол Кристийн шашин бүгдээрээ үзэл бодол үнэт зүйлс нь ерөөхдөө ижилхэн. Хэрнээ ингээ Герман улс байдаг, Итали улс байдаг, Дан хүмүүс байдаг, Норвег, Скандинав, Норман, Англи, Ирланд, Скотланд гэх мэтчлэн хоорондоо алдцдаг, малцдаг. Гэхдээ юун төстэй байсан бэ гэх юм бол дандаа хит үл байсан, ламнар байсан. Тэгээд анхны мөнгөнд шилжүүлэг, мөнгөн гуйлга хөрөнгийг ингээ нааш цааш нь болох хин тэр үүргийг үүсдэг байсан бэ гэх юм бол хит үт хийдэг байсан. Ламнар хийдэг байсан. Бас амар сонирхолтой. За тэгээ ингээд банкны систем, мөнгөн шилжүүлэг, хөрөнгөний систем, ашигын төлөө явах хувьцаат компани, даатгалын салбар, чартер компани дүрм эдгээр бүгдээрээ ер нь бол өнгөрсөн 500 жилийн хугацаанд бий болсон. Тэгээд сонирхолтой одоо жишээлбэл 2000 жилийн өмнө амьдарч ирсэн хүнийг өнөөдөр ингэ авчрах юм бол тэр хүнтэй бид нар ерөөсөй ойлголцохгүй. Үзэл бодол үнэ зүйлс шалгав. Тийм. Гэхдээ одоо хоёлоо тэр 1600 оны Англи улс руу буцаа явчих юм бол
яг бид нар жоохон өөр аялахтай ингээ англиар ярина. А гэхдээ тэр хүмүүс бид нарыг ойлгочихно. А тэгээд тэр хүмүүс юу хийгээд байгаа юм бэ? Өглөөнөөс ингээ сэрээд орой хүртэл юу хийж байгаа юм бэ гэх юм бол бас ойлгомжтой. Яг гэх юм бол одоо тэр хүмүүс юу гэж боддог юм бэ гэх юм бол 1500, 1400, 1700 оны үеэр тэр хүмүүс амар бохир амьдэрдэг байсан амар хөвчдөг. Үгүй ер нь бол өнөөдөртөө нэлийн төстэй. Ганц ялгаа нь юу юм бэ гэх юм бол тэр нөгөө юу байхгүй цахилгаан станц, томоохон дэд бүүц ингээд юмнууд байхгүй байсан. Гэхдээ үзэл бодол, соёл, хүн чанар ерөөдөө нэлийн адилхан. За тэгээд ер нь бол Кристийн шашин бас юу бий болгосон бэ гэх юм бол энэ нэлийн позитив одоо нөгөө англиараа нөгөө gentleman гэдгийг заяа. Гэхдээ өнөөдөр нөгөө кино минь Холливуудаас болж бид нэр gentleman гэдэг үгийг юу яаж ойлгохдаг болсон бэ гэх юм бол амар соёлтой эмэгтэй хүнд маш найрсаг ханддаг хүнийг chivalry гэж хүнийг боддог. Ерөнхийдөө 300 200 жилийн өмнө бол тийм юусэн байгаагүй. Тэгэхээр Кристийн шашин юу ямар дүрмтэй юм бэ гэх юм бол бурхан угаасаа чиний хийж байгаа нэг бүгдийг мэдж байгаа. Тэгээд Кристийн шашин юу заадаг юм бэ гэх юм бол чи сүнстэй бурхан чамаа өрөөлж харж байгаа. Тэгээд Кристийн шашинтай хоёр хүн тэрийг мэдж байгаа. Тэгээд нөгөө хамгийн доод зиндааны хүмүүсийг энэгээр би ерөөсөө ярихгүй нөгөө дунд давхраа юм уу дээд зиндааны хүмүүс хоорондоо хэрхэн харьцдаг байсан бэ гэх юм бол хоорондоо gentleman шиг байя. Тэгээд үнэнгээ ярьдаг байсан. Тэгээд өнөөдөр бидний ингээ хэрэгэлдэг гэрээ, контракт, иргэний хууль, арилжааны хууль, компани хууль энэ бүгдээр бас тэр 500 600 жилийн хугацаанд бий болсон юм. Тэгээд бас энэ Кристийн шашингаас ер нь бол хоёр хүн хоорондоо ярьж байхдаа за энэ хүн надад сулгаа ихгүй юм байна. Бас яг адилхан үзэл бодолтой, өнөө зүйлстэй хүн юм байна. Бас яг адилхан шашин итгэх юм байна. Бас диважнд явмаар байна. Тийм учраас нөгөө гэрээ мэдээж нөгөө эрсдлээс хамгаалах, бүр эцсийн нөгөө лойр нойроос хамгаалах. Гэхдээ Кристийн шашингаас бас ямар нийгэм бий болсон бэ гэх юм бол өмнө тийм итгэлцэл бас бий болсон. Өмнө бол дандаа чи үеилүүдтэй ингээд 8 хийн, хамаатан саатнаатай клантайгаар 8 хийн. Өөр шашны хүмүүстэй хизээч чи 8 хийхгүй, өөр цустай хүмүүстэй хизээч чи 8 бизнес хийхгүй. Тэгээ Кристийн шашингийг ерөөсөө доош нь хийж ингээд багаар үнэлж ерөөсөө ирэхгүй. Одоо юу болж байгаа юм бэ гэх юм бол жишээлбэл Герман улс 80 хэдэн сая иргэнтэй клан гэсэн юм ерөөсөө байх болцсон. Тэг ингээд цусны бүлэг ингээд хамаатан саатан ингээд энэ тэндээ тарцсан хэрнээ тэр 80 сая хүн хоорондоо маш өндөр зэрэглэлийн итгэлцэлтэй ингээд улсыг бий болгож байгаа байхгүй. Тэг Кристийн шашин байхгүй байсан бол иймэрхүү юм бий болохгүй. Тэгээ өнөөдөр ингээд харах юм бол баахан Африк хүмүүс нь оролж ирж байна. Баахан өөр шашны хүмүүс нь орж, баахан өөр үнэт зүйлстэй бий болж байна. Тэгэл юу болж байна гэх юм бол гудамж нь бохирдож байгаа, ловер хулгай бий болж байгаа. Өмнө бол дугуйгаа төвчих ерөөсөө хэрэггүй байсан бол одоо чи дугуй гатаа тавин гэсэн юм байхгүй. Тэгж өгмөх юмсан. Тийм байсан. Одоо жишээлбэл Японд чи хэдэв ч юм уу гар утсаа ингээд хаяад орчих юм бол хүмүүс тэрийг хулгай хийхгүй. Тэгээд энэ бас Японд өмнө байгаагүй. Тийм барууны үзэл бодол өнөө зүйлс нь орж ирээд тэгээд тэр юмыг ингээд японочууд бас амар сайн хүлээж авдаг, шингээж авдаг. Тэгээд нийгэм тийм байх юм бол заавч хүч хамаатан саатна ерөөсөө хийх хэрэггүй, гэрээ мэрэ мэдээж байх хэрэгтэй. Гэхдээ 80 саяула эсвэл Японы хувьд 100 хэдэн саяула ашиг сайн сайхны төлөө ингээд хамт хийчих юм бол болох юм байна гэсэн нийгэм гарч ирж байгаа байхгүй юу. Тэгээд Кристийн шашин байхгүйсэн бол тийм нийгэм ерөөсөй байхгүй дандаа нэг жижигэн ингээд нөө тэгэл ингээд хоорондоо ингээд одоо тэр Африк, Middle East-ээс орж ирсэн иммигрантууд тийм болж ингэж байгаа шүү дээ. Гэхдээ ингээд эволюцийн процессор ирээдүйд тэр хүмүүс маань ч гэсэн яг энэ нөгөө анх тэр Кристийн шашины дэлгэсэн үе шиг нийгэмдээ тийм итгэлцэлтэй болох болов. Үгүй баха. Яг гэх юм бол чамд оюун ухааны хэрэгтэй. Маргааш гэсэн юм төсөөлч нэг тархинд дотор суух хэрэгтэй. Тэгээд Африкаас тийм хүмүүс байхгүй. Тэгээд нөгөө Кристийн шашин бас юу хийсэн бэ гэх юм бол энэ гэмт хэргийн хуулийг аягүй хатуу болгосон гэх юм уу. Одоо төсөөл үүсч 1500 жилийн хугацаанд хулгайч гараад ирэх юм бол гарын таст нь шоронд хорин эсвэл цадаа гэх юм бол нөгөө генетикийн хувьд бол ингээ 1500 жилийн хугацаанд хулгайч нарыг бүгдийг ингээл устгаалаад авах юм бол тэр ард түмний дотор генетикийн юун дотор пул дотор тэр ген ингээ алга болчих واخгүй. Тэгээ гэмт хэрэг хийдэг, зодон хийдэг, хулгай хийдэг хүмүүс бас ингээ баг багаар мөсдөж байгаа واخгүй. Тийм учраас энэ Кристүүдийн хийсэн нийгэм тэр Европ тэ хоорондоо дайн хийн мэдээж. Гэхдээ ингээд яг герман хүмүүс хоорондоо
Тэ эсвэл ядаж нэг хот дотор хүмүүс хоорондоо ингээд бүдүүлэг юм хийхгүй, гудамжлаа байхгүй, хоорондоо хулгай хийхгүй, дээр юм хийхгүй, ингээд хүчингийн хэрэг мэрэг юм уу. Тийм юм байхгүй болж байгаа. Ийм юм хийхин тулд ирээдүйн төсөөл байх хэвээр. Мэдээж тэр генетик дотор ингээд бүдүүлгээр хэлэхэд тэр бузар генууд ингээд байхгүй бол устгах хэвээр. Тэгээд ер нь бол Европ халуун орн биш, тухтай орн биш, өвөлдөө бэлдэх хэвээр. Тэр Calvinist шашингаар ингээд 500 600 жилээр явчих юм бол хамгийн амжилттай хүмүүс нь хамгийн олон хүүхэдтэй болно, хамгийн мяан ерөөхдөө ингээд хүүхэдтэй болохгүй гих мэт шиг цэвэрлэгээ явсараад тэгээд Европ оюуханы коцентер ерөөхдөө дэлхийн номер 1. Япон бас нэлийн дээгүүр, Хятад бас дээгүүр. Африкт бол тийм юм ерөөсөө яваагүй. Тэгээд тийм учраас тэр хаваар одоо бүр Сахара говийн доор дундаж IQ 160 70 80-тай. Тэгээд тэд нар бол маргааш гэсэн юм боддгоо. Тэгээд тэр эхлээд тэр шашин орох хэвээр, тэр соёл нь орох хэвээр, тэр эдийн засгийн систем орох хэвээр, хувийн өмч орох хэвээр. Гэрээ контракт итгэлцэл тэгээд 3 жилийн ийм усан онгоцлоо энэтхэг явсан 3 жилийн дараа ашиг авах гэдэг чинь бүр амар ирээдүйн төсөөлөх хэвээр. Тэд нар угаасаа энийг чадахгүй юм шин. Тийм хүмүүсийг оруулж ирээд ер нь бол хутлаа. Тэгээд би яагаад энийг ингээд баттай хэлж чадж байгаа юм бэ гэх юм бол Америк улс хүн амын 10 хэдэн хувь хар хүмүүс гэмт хэрэгээр одоо хүртэл тэргүүлж байгаа. Ажилгуудын түвшин хамгийн өндөрөөр нь явж байгаа. Халамж мөнгө хамгийн их. Тэгээд дунджаар нэг хар Америк иргэн нийгэмдээ ерөөхдөө зардал болдог. Окей. Хар хүүхд гарах тусам Америк улс мөнгө алдчихж байгаа байхгүй. Тэгэхээр саяхан Денмарк улс аягүй сонирхолтой статистик гаргасан юм. Юу юм бэ гэх юм бол яг нөгөө иргэжлэр ингээд хэр ашигтай юм бэ? Хамгийн ашигтай хүмүүс нь юу байсан бэ гэх юм бол англи хүмүүс маш ашигтай, Америк хүмүүс амар ашигтай, Япон хүмүүс амар ашигтай. Хамгийн тэгээд нэг Америк иргэн заяа. Денмарк улс руу ороод насаараа ингэ хөдөлмөрлөх юм бол Денмарк улсын нийгэмд амьдралын хугацаанд ойролцоо нэг 560 мянган еврогийн ашиг өгдөг. Татвар матур янз бүр юм. Окей. Сомалия. Одоо яг тэр нөгөө Африкийн тэр явар нөгөө усан онгоц дээрэмтдэг. Баруун урт хөрс шүү дээ. Сомалия улсаас орж ирсэн хүн амьдрал насан туршдаа Денмарк улсад сая 100 еврогийн алдгал. Тэгэхээр ингээд ямар иргэн ингээ оруулж ирэх хэрэгтэй байна ойлгомжтой байхгүй. Тэгээд тэр хүмүүсийг ингээ аваад өөрчлөн гэж байхгүй. Юу ярьж байгаа юм. Тэгээд 2 дахь 3 дахь үеийн хүмүүсийг бас ингээ хараад үзэх юм бол одоо бас Герман, Швед, Франц гэх мэт шин улс орнууд дотор ингээд 3 4 үе болсон тийм цагаачтууд байгаа. Тэр юм хутлаа. Тэгээд Америк дотор ингээд одоо янз бүрийн хүмүүс ярьж эхэлж байна. Африк хүмүүсийг яагаад оруулж ирсэн бэ гэх юм бол хямдхан хөдөлмөр. Боолоор ингээд ашиглаад удаа жохны салбарт ашиглая. Тухайд ашигтай байсан байж магадгүй. Гэхдээ Америк улсын хувьд хамгийн өртөг өндөртэй шийдвэр юу байсан бэ гэх юм бол тэр хар хүмүүсийг авчрах. Тэгээд одоо зүгээр тэднэр мөнхийн алдгал авчрах. Тэгвэл одоо жоохон түүхийг урьдчилуулъя л да. Ерөнхийдөө бол анхны мөнгөний систем шунал гэх мэт зүйлс Кристийн шишин болон Англид бол үүссэн юм байна те. Тэгвэл яагаад өнөөдөр одоо arguably ер нь Америк тэр санхүүгийн салбараар хамгийн тэргүүлэгч болчихж байгаа шүү дээ. Энэ бүх процесс ерөнхийдөө яаж өгсөн бэ товчхондоо? Англи одоо Европоос Америк руу ингэж ер нь бол нөгөө Их Британий алдаа. Их Британи номер 1 байсан шүү дээ. Дэлхийн 1-р дайны үеэр. Тэгээд Их Британи өөрөө тэнэгцээр байгаа. Дэндүү олон дайн хийгээд дэндүү тэнэгцээр байгаа. Тэгээд ерөөхдөө 1-р байр алдсан. Дэлхийд даяар British Pound ингээд валютаар ашигладаг байсан. Хөрөнгийн бирж номер 1 хамгийн том банкуд хаана байдаг байсан бэ гэх юм бол Лондонд байдаг байсан. Европын дэлхийн номер 1 одоо санхүүгийн юу байсан одоо байхгүй болсон. Тэгээ одоо Америк бас муудаж байгаа шүү дээ. Дэндүү их дайн хийж байгаа, дэндүү татвар өндөртэй цагаачдуудыг ингээ оруулж ирж гин Америкчууд нь тогтоо болж эхэлж байгаа, залхуурж байгаа LGBTQ AAB эмэгтэй хүн баха, AJB эрэгтэй хүн болцсон баха. Тэгэл ингээл солиорол яваал. Тэгэл ерөөхдөө ингээ нийгэм ялцраад эхэлж байгаа одоо шашингаасаа холдож гин. Үнэт зүйлс нь бас байхгүй болцсон.
тэгээд одоо их сургууль нь тэр чигтээ лөөр тэг амар үнэтэй хэрнээ дараа ингээл бүр ингээд тэр чигтээ ингээд яаж байгаа. Гэхдээ 2 дугаар дэлхийн дайны дараа хамгийн бүтээмжтэй болсон. Хамгийн хөдөлмөрч өнөд зүйлсэн хിവэрэ шашинлаг хിവэрэ тэгээд нуур грек контрактыг үргэлж хүндэлдэг. Тэгээд дэлхийн 2 дугаар дайн ялцсан болохоор хамаг алтны нүүцтэй. Тэгээд хамаг дэлхий Америк руу зүгтсэн. Тэгээд тэндээ хамаг мөнгө алт хөрөнгө хөдөлмөр. Тэгээд дэлхийн 2 дугаар дайн Европ зүгээр ингээд бөмбөгдөөд үнс болсон шүү дээ. Тэгээд тэр капитал нь хаанаас гарч ирсэн бэ гэх юм бол Америкч хөрөнгө олт хийсээр байгаа. Европыг буцаага босгосон, Японыг шинээр босгосон, Солонгосыг буцаага босгосон. Тэгээд дэлхийг тэрчтэй колоничсон гэх юм уу да. Тэгээд Холливуд номер 1 болсон. Одоо бидний амьдрал, үзэл бодол чи одоо ягаад хөрөнгө оруулагч болъё, сангийн удирдагч болъё гэх юм бол мэдээж чам тэр Америкийн кинонууд нөлөөлсөн. Би бас яг адилхан. Wolf of Wall Street бол биш ээ. Тэгээд Америкийн амьдралын хэв маяг номер 1 байсан. Одоо байх болж байгаа. Тэгээ Америк одоо муудаж ийн тэгээд дараагийн одоо нэг томоохон үлгэр дуурайл гарч ирэх байгаа. Тэгээд Америкчууд ер нь бол хэдтаас өөр юм харагдахгүй юм л та. Их Америк одоо хямрна. Тэгээ буцаага босч ирнэ. Гэхдээ хугацаа авах байх. Шууд босч ирэхгүй. Их цэвэрлэгээ иргэдийн дайн болох ёстой. Тийм ерөөдөө асар их муудж ийж 0 цэг дээр хурж ийж ерөөхдөө буцаагаад нөгөө галчин ууны түүх гэдэг нь шүү дээ. Эхлээд шатаад бүрэн үнс болоод тэгээд шинэ юунаас нэг шинэ юм гарч ирэх боломжтой. Магадгүй манай дамиран 40 50 настай үеэр Америкийн нэг хэсэг айгүй гоёчтой буцаагаад гарч ирэх байна. Тийм. Ерөөдөө тийм юмс болж байгаа. Тэгээд одоо бүтэмжтэй хөдөлмөрч грек контракт хүндэлдэг. Тэр Calvinist Кристийн шашингийг мөрддөг чиний хөдөлмөр чинийх байх ёстой, татвар багтай, улс төрийн оролцоо аль болох бага тийм хүмүүсийг дураараа байлгадаг хэрнээ хууль муулийг яадаг. Тэгээ иргэдүүд хоорондоо ихтгэлцэл өндөртэй ингээд урт хугацааны тоглоом хохирохгүй, хөлөгдүүлэхгүй ингээд тоглож чаддаг нийгэм номер 1 болно. Тэгээ мэдээж хүн ам хэрэгтэй л дээ. Тэгээд хэдтаас өөр юм харагдахгүй. Гэхдээ хэдтүүд тэр шатна хүрэг байгаа. Тэгээ удахгүй нэг томоохон шалгуур гарч ирээд хэдтүүд болох магадлал маш өндөртэй. Тэгээ бид нар азтай яг хэдтийн нэг яг залгаа. Тэгээ өмнө хоёулаа ярьжсэн шүү зүгээр Монголыг Африк руу шилжих юм бол бид нар яг Африк хүн шилжих гос баг. Тэгвэл одоо хүн болгон ер нь бол гайхаж байгаа тийм нэг асуудал нь бид яг одоо хөөсрөлт байна. Одоо жоохон түүхээс шилжээ тийм. Яг өнөөгийн одоо зах зээлийг яриад. Бид яг хөөсрөлт байна. Айгүй хүмүүс тийм гэж байгаа. Тэгээ хөөсрөл байвал сайн л үстэй тийм. Яг их юм хувьцааны хааш асар ихээр нэмэгдэж байгаа тийм учраас энэ дээр их эвлэлцэх хэрэггүй. Хөөсрөл байж магадгүй. Тэгээ байж магадгүй хөөс нь харах юм бол одоо та их 5 жилдээ хөөс нь хаглаа гэхэд та ер нь мөнгөө одоо автомат дээр байгаа мөнгө скулинг гişүүд ер нь өөрсдөө хөрөнгө оруулалтаа хаашаа та илүү ерөнхийдөө эцсийн зогсоол энэ мөнгөний систем өөрчлөх үедээ хэдүүлээ нэлээ их алт мөнгө энэ барьцтай юм зисмис үл хөдлөх тэгээ энэ систем энэ Windows систем форматлахдаа нөгөө софтвер төрчтэй байх болчих шүү дээ програм байх болчихдог. Гэхдээ нөгөө график карт нь үлддэг, процессор нь үлддэг, тэгээ RAM нь үлддэг, motherboard гэх мэт шин юмнууд нь үлддэг шүү дээ. Тийшэл хөрөнгө оруулалт юм гэсэн. Тэгэл дараагийн ингээд давхраа гарч ирж шүү дээ. Мөнгө, тэг данс, бонд, хувьцаа. Тэгээ тэр ингээд хэдүүлээ хаашаа хөрөнгө оруулалт хийж байгаа юм бэ гэх юм бол нэг үүсмэлүүд дээр нэг софтвер маягийн хийсвэр шүү дээ. Хувьцаа. Тийш хөрөнгө оруулалт хийж байгаа байхгүй. Тэгээд тэр одоо ингээд явж байгаа хязгаарны цаг дуусчихын тэгээ хэдүүлээ юу л хөрөнгө оруулалт хийх юм бэ гэх юм бол барьцсан юм шиг hardware л шилжсэн шүү дээ. Зэ одоо сүүлийн хоёр асуулт руу орцгоно. Сая түүх ярьлаа, өнөөгийн зүйлийг бас салтхан ярьлаа. Ерөнхийдөө түүхэн процесс хүмүүс дандаа яг ингээл тавтамжтай гаргаад байдаг. Одоо хөрөнгө оруулалт ч юм уу тийм алдаа байгаа. Хүн ерөнхийдөө адилхан шуналт нь, паникт нь тэгээд ер нь бол ингээ массаар харах юм бол статистикээр ерөнхийдөө хүмүүс ихэвч хүмүүс нь түгээмэл юм хийдэг. Тийм учраас хувьцааны чарт харах юм бол ингээ ундаг үе байгаа, өсдөг үе байгаа. Техник шинжилгээ яг тийм учраас хаяа ажилтдаг хаяа ажилтдаг байхгүй яа гэх юм бол хүний үйлдэл ерөөдөө үргэлж ер нь бол жоохон төстэй. Тэгээ гал гараад ирэх юм бол чи байшингаас зүхт нь мөнгө хараад ирэх юм бол
чи шуналтанд чиний данс руу асар их мөнгө ороод ирэх юм бол чи мөнгөө өрөх гэж үзнэ юу худалдаж авах вэ ингээл явчихна. Гинт баяжчих юм бол чи солиороод эхэлнэ. Хөдөлмөрлөөр баяжчих юм бол чи солиорхгүй. Тэгээд хүний чанар өөрчлөгддөг учраас хөрөнгөний зах зээл дээр түүх давтагддаг. Одоо Европ өөрөөхөө сүрүүлж байна. Өмнө өөр улсууд өөрөөхөө сүрүүлдэг л байсан. Хэрэггүй дайн хийдэг байсан. Яалах боломжгүй дайныг тултан сангуулж ирсэн. Тэг ингээд нухаа авахын тулд нүдээ сохолдог тийм үг байгаа шүү дээ. Ханаас яаж байгаа юм бэ гэх юм. Маш олон хүмүүс нухаа ингээд арилгахын тулд нухасаараа өөрөөхөө сохолчихгүй байхгүй. Тийм учраас энэ түүх давтагт энэ түүхийг аягүй сайн мэдэхгүй юм бол хөрөнгө олт хийх амжилт нь хүрэхгүй. За окей. Сүүлийн асуулт илүү контентн дээр чиглэсэн. Би өмнө бас танаас нэг хальтгаа асуужсан байна. Одоо би ингээд таны доор ажиллаад одоо ингээд подкаст хийгээд ингээд явж шүү дээ. Тэгэх юм бол та эсрэгээрээ та яг миний орно. Байдаг магадгүй таны орно Warren Buffett ч юм эсвэл нэг Peter Lynch ч юм одоо нэг агуу хөрөнгө оруулагч байгаа шүү дээ. Тим хүнтэй яг ингээд адилхан контент хийх боломж олгогдсон бол та юу асуух болсон бэ юу? Би бас дараагийн контент яагаад өнөөдөр энэ компаниг авсан бэ? Яагаад энийг зарцсан бэ байна гэсэн. Тэгээ цаанаа нөө шийдвэр гаргалтын механизм байгаа шүү дээ. Нөгөө энд өглөөс ирээд ямар нэгэн мэдээлэлээс болж, ямар нэгэн юмыг харснаасаа болж нэг шийдвэр гаргаж байгаа шүү дээ. Тэгээд ингээд за хизээ та энийг бодож эхэлсэн. Юунаас болж бодож эхэлсэн бэ? За таны бодлого юунаас болж илүү баталгаажигдсан бэ? Тэгэхээр тэр дундаа нэг томьёо явж байгаа шүү дээ. Тэр алгоритм, математикийн томьёо. Тэр томьёо нь яаж ажилласан бэ? Таны шийдвэр гаргалт инги тгий гэсэн одоо нөлөөлсөн юм юу юм бэ? Тэгээд ингэ мэдээд авчих юм бол тэр хүний шийдвэр гаргалтын томьёог би мэдчихнэ. Тэгээд дараа нь би өөрөө орлож үзээд за би таны энэ томьёогийг зөв ашигласан уу? Яг ер нь бол математикийн багш маягаар асууж тэр хүнийг харна. Тэгээд математик сурмаар байгаа шав шиг та ер нь таны энэ томьёо яагаад 5 гарч байгаа? 5 гараад ирэх юм бол авах юм уу, зарах юм уу гэх тээ. Тэгэл яг өөрөө ингээд тэр томьёог ашиглаад минийх бас 5 гарч байна. Би зөв азар 5 гаргасан уу эсвэл би зөв бодсон уу? Тэгээд тэр хүний шийдвэр гаргалтын матрикс буюу механизм буюу алгоритмыг би мэдээд авчих юм бол би тэрийг өөрөө бий даасна гэж байна. Тэгээд юу ихтэй юм бэ гэх юм бол асар их давтамж. Тэгээ хүүхдүүд ээж аавгаа харсараад хөө эднэр алах юм биш. Би ингэ мөлхөн жоохон тэнэг юм шүү. Тэгэл ихний хүлээ тавиал унаал те. Тэгэл ингэж алхаад аяга аав халчих байгаагийн талаар контент хийх байсан шүү. Аав хэлж байгаа үгийг гадарлал те. Орой хоолгон аав пив гэдэг юм байна. Юу гэсэн үг вэ те. Яг пив гэснийхэн дараа хөргөжлөө яваад гэлмэл те. Гэл. За та аав 6 пивний дараа жоохон эйгүү болд юм байна. Одоо оронд орсон нэр юм гэх мэт шин. Тиймэрхүү юм гадарлаад явчих юм бол ингэ сураад аав. Ерөнхийдөө тиймэрхүү байна. Яа, тэр бол сонирчсан ухан те. Яагаад те. Одоо яг хүүхдийн зан шүү дээ. Яагаад. Харамсалтай сургуулийн систем, боловсон систем тэр яагаад гэдгийг устгахчтай юм л та. Тэгээ ингэ зүгээр ингээд тушаал хүлээдэг. Шалгалт хийсэн юм бэ. Давтаал. Хэрэггүй юм. Амьдрал хэрэггүй алгоритм гэдэг амар их давтдаг. Окей. Баярлалаа.